Сайн байцгаана уу? Өнөөдөр бид дэлхийн хамгийн нөлөө бүхий, хамгийн гайхалтай сэтгэгчдийн нэг болох Стив Джобсын амьдрал сургамжаар аялах болно. Түүний 2005 онд Стэнфорд нэг сургуулийн төгсөлтийн баярт төлөвлөсөн илтгэл нь дэлхийд даяар олон сая хүмүүст урам зориг өгсөн. Стив Джобс бол зүгээр нэг бизнесмен биш. Тэр бол технологи, дизайны ертөнцид хувьсгалт хийсэн зүүн бэлэгтэн байлаа. Тэрээр 1955 онд төрж Калифорнид өсөж төрсөн. Бага наснаасаа л электроник сонирхолтой байсан тэрээр компьютерийн шинэ үеийн үеийг бүтээх мөрөөдөлтэй байв. Коллежид сурахаа орхисон ч Стив Джобс өөрийн зорилготой үнэн чивээр байв. Тэрээр найз Стив Возняктай хамтран 1976 онд Apple компанийг үүсгэн байгуулсан. Тэдний Crash эхэлсэн энэхүү бизнес нь тун удахгүй дэлхийн хамгийн том, хамгийн үн цэнэтэй компаниудын нэг болж хувирсан. Macintosh, iPod, iPhone, iPad зэрэг бүтээгдэхүүнүүд нь зөвхөн төхөөрөмж төдий биш. Харин хүмүүсийн амьдралыг өөрчилсөн, технологийн хэрэглээг дахин тодорхойлсон бүтээлүүд. Джобсын амьдралд уналт болон өсөлт аль аль нь байсан. Тэрээр 1985 онд өөрийн байгуулсан Apple компаниас халагдаж, дараа нь Next болон Pixar зэрэг шинэлэг бөгөөд амжилттай компаниудыг байгуулж, 1997 онд Apple буцсан ирж, дампуурлын ирэмт байсан тус компанийг дэлхийн технологийн манлайлагч болгон хуургаж чадсан. Энэ нь зөвхөн бизнесийн амжилт биш, харин ууж өгөлгүй өөрийн алсын хараагаа дагаж явсан хүний гайхалтай түүх. Харин одоо түүний нэгэн гайхалтай илтгэлийн гол санаануудыг томилон хүргэе. Стив Джобс Стэнфордын их сургуулийн төгсөлтийн баярын илтгэлдээ өөрийн амьдралын 3 чухал түүхийг хуваалцсан юм. Эдгээр түүхүүд нь бидний амьдралд эрэхтэй маш олон гүн гүнзгий сургамжуудыг агуулдаг. Эхний түүх бол цэгүүдийг холбоно. Джобсын эхний ярих түүх нь амьдралын чухал цэгүүдийг холбох тухай байна. Энэ хэсэг тэрээр яагаад коллеж орхисон тухай, мөн сургуулиа орхисон ч өөрийн сонирхсан хичээлийг сонгож буюу каллиграфийн хичээлд суусан тухайгаа ярьсан. Тэр энэ үед хичээлийн мэдлэг нь түүнд төдийлөн хэрэг болохгүй мэт санагдсан ч эдгээр чадвар нь хожим Macintosh компьютерийн фонтыг бүтээхэд түүнд маш их хэрэг болсон гэдэг. Энэ түүхийн хэлэх гэсэн гол санаа бол та ирээдүйг харж, тааж, цэгүүдийг урагш нь холбох боломжгүй ч өнгөрсөн рүүгээ харвал эдгээрийг холбож чадна. Тиймээс та одоо хийж буй зүйлсийнхээ үр дүнд итгэх ёстой. Энэ нь таны зөн совин, хувь тавилан юу ч байж болно. Учир нь цэгүүд буюу үйл явдлууд нь ирээдүйд ямар нэгэн байдлаар бөгөөд үүнд итгэлтэй байх нь таныг зүрх сэтгэлээ дагаж амьдрах зорилгыг өгөх болно. Тэгээд тэр бүх зүйлсийг өөрчлөх хүчтэй. Дараагийн түүх бол хайр ба алдаа онооны тухай. Энэ түүх нь түүний Apple компаниас хэрхэн халагдсан тухай өгүүлдэг. Өөрийн үүсгэн байгуулсан компаниас хөөгдөх нь маш хүнд цогц байсан нь мэдээж. Гэвч энэ нь түүнд шинээр эхлэх, бүтээж байх боломжийг дахин олгосон гэж өгүүлэв. Тэрээр Next болон Pixar-ыг үүсгэн байгуул. Эргээд Apple буцсан эрэхтэй улам хүчтэй болсон байлаа. Энэ түүхийн гол санаа бол та өөрийн хийж буй зүйлдээ хайртай байх ёстой. Таны ажил бол амьдралын тань ихэнх хэсгийг эзэлнэ. Тиймээс та үнэхээр агуу ажил хийж чадах цорын ганц арга бол өөрийн хийж буй зүйлдээ дуртай байх явдал. Хэрв та одоо хүртэл түүнийг олоогүй бол хайж олоорой. Таны дотоод сэтгэл танд хизээ олохыг хэлж өгөх болно. Хэрв танд хүнд хэцүү үед тулгарвал таны ажилдаа болон хийж буй зүйлдээ зориулсан сэтгэл тань таныг дахин өндөрлөх болно хэмэв. 3 дахь түүх бол үхлийн тухай. Сүүлийн түүх нь түүний хорт авдартай хийсэн тэмцлийн тухай байв. Тэрээр үхэл бол амьдралын хамгийн том зохион бүтээгч гэж хэлсэн. Учир нь үхэл бидэнд цаг хугацаа хязгаарлагдмал гэдгийг сануулж, биднийг өөрсдийн хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд уриалдаг. Энэ түүхийн гол сургамж бол амьдралаа утга учиртайгаар өнгөрүүлэх явдал юм. Таны цаг хязгаарлагдмал. Тиймээс бусдын амьдралаар амьдарч бүү үрээрэй. Бусдын бодлын үр дүн болох догмад бүү баригдаарай. Бусдын үзэл бодлын чимээнд өөрийн дотоод дуу хоолойгоо бүү дарагдвал хамгийн чухал нь таны зүрх сэтгэл болон зөн совингоо дагах зоригтой байх тухай юм. Тэрээр биднийг өөрийнхөө жинхэнэ зорилгыг олж түүнийг дагаж амьдрахыг уриалсан. Дүгнэлт хэлбэл Стив Джобсын илтгэл нь амьдралынхаа түүхүүдийг хуваалцахаас гадна түүний гүн ухаан, үнд зүйлсийг тодорхой илэрхийлсэн. Түүний хэлсэн чухал ураа бол Stay hungry, stay foolish. Буюу өсөглөн бай, тэнэг бай. Энэ нь бие махбодын өсөглөнгийн тухай биш, харин мэдлэг, шинжилэл, бүтээж байдлын төлөөх оюун санааны өсөглөн юм. Мөн тэнэг байх гэдэг нь бусдын үнэлэмж хүлээлтэнд авталгүй, өөрийн зөн совингоо дагаж зоригтой шийдвэр гаргах тухай хэлсэн бололтой. Энэ нь Стив Джобсын амьдралын философи байсан бөгөөд түүнийг амжилтанд хүргэсэн гол хүчин зүйлсийн нэг юм. Apple-ийн бүтээгдэхүүнүүд нь технологийн гайхамшиг төдийгүй хэрэглэхэд хялбар, боо зүй хувьч үзэсгэлэнтэй байдаг.
Энэ нь Стив Жобсын дизайны мэдрэмжтэй салшгүй холбоотой. Мөн Стив Жобс зөвхөн агуу ажиллал таныг сэтгэл хангалуун байлгана гэдэгт итгэдэг байсан. Тэрээр мөнгө, алдар хүндийг хөөхөөс илүүтэйгээр өөрийн хүсэл тэмүүлэл, бүтээлч байдлаа хөгжүүлж дэлхийд хувь нэмрээ оруулахыг чухалчилдаг байв. Түүний илтгэл нь бүхий л хүмүүст бүрэн дүүрэн амьдарч, дотоод дуу хоолойгоо сонсож, өөрийн гэсэн замыг олохыг уриалсан бол түүний легаси бидэнд үргэлж шинийг эрэлхийлж, хизээж бууж өгөхгүй байхыг сануулдаг. Анхаарал хандуусанд баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр баярлалаа.